20 жил гацсан дулааны 5 дугаар цахилгаан станцын үйлдвэр төгсөж чадах уу? Унгарын ОТП банк нь дайныг дэмжигч харж гисалтад орж байсан учраас манай улсад эрсдэлтэй гэлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 6 дугаар хуралдааны гол сэдэв хуралдаа суудаггүй төлөөлөгч засаг дарга. Орон сууцны залиланд хохирогчдын цуваа тасрахгүй байна. Бүгд найрамдагтад ард улсаас 200 тэрбумаар худалдаж авсан хагас кокс төлшний үр дүнд удаа 26% буурсан гэлээ. Оройн тэрэг үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөрөөр сая дурдсан болон бусад мэдээлэл болно. Өн удаа хугацаанд яригдаж ирсэн дулааны цахилгаан станц 5-ын төсөл гараанаасаа гарч газар шорооны ажил нь эхэлж байгааг хотын дарга тэргүүтэй хүмүүс мэдгдлээ. Тэгвэл чухам энэ төсөл өнөөдрийн хүртэл ямар үл үзэгдэгч гарын төхөөрөөр гацсаар ирснийг эргэн сануулъя. Түүхийг эргэн сөхвөл 2008 оны сонгуулиар л улс төрчид сонгогчдоо соноо авахын тулд дулааны 5 дугаар цахилгаан станцыг ашиглалтанд оруулна гэж амлаж байсан. За бүр Баянзүрх дүүргийн нэг хэсэгт хашаа хүртэл хатгаж шинэ станцыг энд барина гэж итгүүлж исэн. За харамсалтай цаг хугацаа өнгөрхийн хэрээр станц битгийх л хашаанч алга болсон. За дараа нь 2010-ад оны үед ахин энэ сэдэв амарч за бас л улс төрчдийн попордог нэг сэдэв байсан. За тухайн үед төлөвлөснөр бол дулааны 5 дугаар цахилгаан станц 450 мегаватт цахилгаан 500 гикал дулаан үйлдвэрлэхээр төлөвлөгдөж байсан. За гэсэн ч газар олдоогүй гэх шалтгаанаар төсөл гацаж за оронд нь 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтанд орсон байдаг. За харин одоо дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл 300 мегаватт цахилгаан 340 гикал дулаан үйлдвэрлэх суйрлагдсан хүчин чадалтай байхаар төсөл нь өөрчлөгдсөн. За нэг ясандаа суйрлагдсан хүчин чадал нь буурч орж ирсэн. За учир нь 2 жилийн өмнөөс эхлэн бөөрөлж үтийн цахилгаан станц төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдсон цахилгаан эрчим хүчтэй нийлүүлж эхэлсэн. За нэг ясандаа цахилгаан дулаан хослон үйлдвэрлэдэг дулааны 5 дугаар цахилгаан станцын оронд дулаан огт нийлүүлдэггүй цахилгаан л нийлүүлдэг бөөрөлж үтийн цахилгаан станц баригдсан. За энэ дэж дулааны 5 дугаар цахилгаан станцыг гацаасан нь хэний явуулга вэ гэдэг нь бараг тодорхой. Харин хэн гүйцэлдүүлсэн бэ гэдэг асуултын хариулт даваа суран гишүүнтэй холбогддог. Эрчим хүчний сайд сонон бил тэр нүүрсээ одоо нэг бариулахгүй ингээл газар мадрын нэнтэн давж зааж өгөл ингэж авсараад эцсийн сүлдээ зүгээр дулааны станц Амгаланд байсан байхгүй баг чадлаа. 5 дугаар цахилгаан станцыг тэнд барих ёстой байсан. Тэгээд тэрний дараа даваа сүрэнгийн сайд байсан мэт. Даваа сүрэнгийн сайд чи бүр зосоогоо хийсэн шүү дээ. 5 дугаар цахилгаан станцыг чи барина гэж ярьжсэн. Францын, Японы, Өмнөд Солонгосын консорциум орчихсон. Бид нар бариад өгөө. Нэг одоо киловатт цагийн үнэ 7.2 центээр барьж өгье гэж хэлсэн байхгүй. Ийхүү дулааны 5 дугаар цахилгаан станцын төсөл таг гацаж байх хооронд бөөрөлж үтээс гадна Баянгийн цахилгаан станц ч мөн гараанаас гарсан байдаг. За үндсэндээ өнгөрсөн хугацаанд энэ хоёр төслөл урагшилсан гэж хэлж болно. За тэгвэл энэ төсөл саадгүйгээр урагшилж байгаагийн цаана салбарын сайд чойжил сүрэн байж магадгүй гэх хардлагч байдаг. Тэг чойжил сүрэн сайд бол хоёр л төслийг хөтлөхийн төлөө явсан. Нэг нь бол бодийн гэгддэг бөөрөлжүүдийн 300 мегаваттын цахилгаан станц. Нийслэлээс 300 тэрбум төгрөгийг бондоос аваад өгсөн. За дараагийнх нь Баянгийн гэгддэг эсвэл өөрийнх нь ч гэж хүмүүс ярьдаг 600 мегаваттын цахилгаан станцын төсөл байгаа. Бусад төслүүдийг бүгднийг хав дараад явуулаагүй. Бусад хөрөнгө оруулагч нар жижиг цахилгаан станцууд бүх төслүүд зогссон. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Соёлын хөгжлийн хөрөнгө оруулалтыг татж оруулахын тулд эдгээр төслүүдийг бол одоо маш хурдтайгаар ямар нэгэн сааталгүйгээр холбогдох шийдвэрүүдийг гаргаж өгөх одоо шийдвэрийг бол одоо эрчим хүчний салбарын бүх байгууллагууд өгж байгаа. Одоо гисэн богдуулаад суугаад байвал өөрөө хамааралгүй юм байна. Өгтөж үйлчлээд хурдтай ажиллаад энэ ажлыг нь явуулах гэсэн юм болохоор миний хувийн хамааралтай гэдэг юм бүтгэлгийг тарааж эхэлж байгаа юм байна. Ийхүү төвийн бүсийн эрчим хүчний ачааллын 1260 мегаватт цахилгааныг бөөрөлжүүд Баянгийн цахилгаан станцууд дангаараа үйлдвэрлэхээр байна. За ийм ч учраас дулааны 5 дугаар цахилгаан станцын үзүүлэлт буурсан байж магадгүй байгаа юм. За учир нь төвийн бүсийн эрчим хүчний оргил ачаалал ойролцоогоор 1800 мегаватт хүрдэг. За энэ утгаараа дулааны 5 дугаар цахилгаан станц болон за Багнуурын цахилгаан станц ашиглалтанд орсон бол өөр станц ашиглалтанд орох ямар ч боломжгүй зах зээлийн илүү төлөвсгөр гэсэн үг.
За иймээс дулааны цахилгаан станц барих гэсэн улсын төсөл гацаад байсны ард за нүүрсний орд дээр цахилгаан станц барьж за эрчим хүчээ иргэдэд зарж олон жил тасралтгүй ашиг олох зорилготой хүмүүсийн явуулга байсан нь тодорхой байгаа юм а. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нэр төдий явагдах болсон талаар зарим төлөөлөгч нар шүүмжиллээ. Сардаа 1-2 удаа хуралддаг атал төлөөлөгч нарын зарим нь суудаггүй. Дээрээс нь хуралд оролцох ёстой дүүрэг газрын дарганд хүртэл үл ойшоосон хандлагыг гаргах болсон яриагаар өндөрлөө. За нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал сардаа 1-2 удаа хуралддаг. За энэ 5 ёсоор өнөөдөр ээлжид 6 дугаар хуралдан боллоо. За гэвч энэ хуралдаанд нийт төлөөлөгчдийн тал орчим хүмүүс суусангүй. За нэгүгээр төлөөлөгч нар гол асуудлаа хэлэлцэх гэхээс илүү хурал цуглаандаа суудаггүй дарга төлөөлөгч нарыг шүүмжилсээр тусгалаа. Өнөөдөр бол энэ танхимд яг 11 л төлөөлөгч сууж байна. Тэгээ одоо хэлцэж байгаа асуудлын хүрээнд бид нар санал өгөхлөөр бид нар чинь 45 болоо штэ. Тэгээ эхний хуралдаанаар нэгд өдөр болсон хуралдаанаар ирц явж байгаа бол одоо энэ 10 хүн чинь бол тэр асуудлууд нь баг унаад явах юм биш үү. Энэ тэнд одоо өрөө саваар ороод ажлаа амжуулаад явж байгаа төлөөлөгч нарыг оруулж ирье. Сардаа 1 удаа, зарим тохиолдолд 2 удаа хуралддаг. Өнөөдөр 14 дахь удаагийн хурал. Одоо сонгогчноос хойш 14 удаад л хуралдаж байгаа. За манай хаа уул дөрөв дээр би одоо 3 удаа ойцсон гурван дээр нь цаг дээр засаг дарагч байхгүйсэн. Яагаад ингэж чуулган хүндэлдэггүй юм? Тэгээ өөрөө болохоор одоо цагдаа, имлэг, аудит, бүртгэлийн хүмүүстэй очиж селфи дардаг ийм даргатай болсон. Дүүргийн дарга нар хуралдаа суудаг би ойлгодог. Үнэхээр эрх мэдэлтэй хэдэн зуун мянган хүмүүс хариуцдаг учраас нийслэлийн иргэдийн хурал жижиг харагддаг байх. Дүүргийн дарга болчоор хуралдаа огт ирэхгүй. Тэнд одоо баг доор нь бүх хэдэн мянган ажилтан албан хаагчид байдаг учраас тэндээ ноёны дүр тоглоо суучих сайхан л байдаг баг. Ярьсных басан Сүхбаатар дүүргийн засаг даргыг бас ярмаар байна. Тэгээд одоо ингээд засаг дарга нар байхгүй энд хурлын цэглэл үйл ажиллагаа явуулаад байдаг. Иргэдээс маш их санал хүсэлт ирдэг. Тэгээд энэ үеэрээ бид нэр ганцхан уулзах боломж олддог. Тэгээд хурлынхаа үеэр уулзах хэрэг ингээ манай хуралд ирэхгүй бол дүүрэг орон нутагт нь зорж очиж гуйж очиж уулзах хэрэгтэй байна гэж бас бодож байна. Орлогчоос нь асуугаарай. Орлогч мэдж байгаа шүү гэдэг ийм асуудал ярих юм бол орлогч нь засаг дарга хийвэл яас. Нийслэлийн 1.7 сая иргэдийг 45 төлөөлөгч төлөөлдөг. За гэтэл өнөөдрийн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжид хуралдаанд 11 төлөөлөгч сууж 24% эрсдэлээр хуралдлаа. За нэгсэндээ энэ хурал хэдэн хүмүүс гарч ирээд танилцуулга хийж өөнийг нэрсэн хэдэн төлөөлөгч нар нь сонсон болоод л өнгөрлөө. За энэ асуудлыг цаашид шийдэх ёстой гэдгийг хэлж байлаа. Бид 45 гишүүн энэ газрын дарга нарын бүгдийг үнэлж дүгнээд өөрсдөө томилдог байвал яах юм? Энэ өнгөрдөг 2 юм уу 1 жил хийсэн үйл ажиллагааг бид нэр дүгнээ л та. Энэ эрх ашигтай юм хүмүүс байна уу? Эсвэл яг чиглэлийнхаа хүрээнд одоо энэ ажиллаа хийсэн үү? Үгүй юу гэдгийг нийслэлийн төлөөлөгч нар үнэлт дүгнэлт. Чөлөө өссөн хүндэтгүү үзэх шалтгаантай бол бичгээр хүлээж авнаа. Аваагүй бол хуралдаанд дассан тооцож нийтэд мэдээл. Бид бол иргэдийн төлөөлөл сонгогдохдоо хуралдаанд идэвхтэй оролцсон. Иргэдийн төлөөллийн дуу хоолой болж асуудал байвал шийдвэрлэхийн төлөө дуу хоолойгоо өргөж ажиллаа гэж амлалт өгж өнөөдөр энэ танхимд сууж байгаа. Тийм учраас энэ талын мэдээллийг бол бид нийтэд нээлттэй мэдээлнэ. Энэ хуралдаан үндсэндээ 2 цаг үргэлжилсэн. За энэ хугацаанд нийслэлийн бодлогын баримт бичгийн төлөвлөгөө хэрэгжилт үр дүнгийн талаар хурал хороодын санал дүгнэлтийг сонссон. За мөн арын хурал болон гендерийн нөхцөл байдлын танилцуулгыг өгсөн юм а. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна.
8 жилийн өмнө худалдаж авсан байрныхаа гэрчлэгийг одоо хүртэл авч чадахгүй байгаа талаар иргэд мэдээлэл хийлээ. Тодорхойлбол 2018 оны үед Аянчин Фуд нэртэй компани Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд 55 өрхийн орон сууцыг ашиглалтанд оруулжээ. Ингээд 12 айлд байрны дэлгүүрийг нь үл хөдлөх хэд хөрөнгийн гэрчлэгээ буюу ордер нь гараагүй байхад өгсөн байна. Бүхэл бүтэн 8 жилийн хугацаанд Аянчин компани эзэд 12 айлын орон сууцны гэрчлэгийг хувьдаа ашиглаа зогсохгүй банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан талаар хэллээ. Гэтэл зээлээ төлөөгүй гэдэг шалтгаанаар эдгээр айл өрхийн орон сууцыг шүүхийн шийдвэрээр хураан авчээ. Тухайлбал Бямдорж гуайн хотоогоос 8 жилийн өмнө 240-р байранд 70 орчим саяар нэг өрөө байрыг худалдан авчээ. Гэтэл өнөөдөр орон гэргүй болж гудамд хөөгдөн гарсан байна. Учир нь Аянчин Фудс компанийн 12 айлын орон сууцны гэрчлэгийг 2 банк бус санхүүгийн байгууллага хадгаламж зээлийн хоршоонд барьцаа болгон тавьж зээл авсан байсныг сүүлдэн мэджээ. Ингээд цагдаа шүүхийн байгууллагад хандсан ч өөрсдөө буруутан болоод үлдсэн байна. Тэднийг дуулж өрөө цагдаа нар байгаа. Онгойлгот гэр хаваас зөвхөн сэдвүүд дээр яасан чи албадан юу гэсэн хурааж авсан. Тэгээ тэрийг одоо ч бид адгийг өмсөх солих хувцас юм аа гэж. Гэхдээ нөгөө гамболдын даваач тогт. Гамболд гэдэг нь болохоор биднийг зайлшсан тэр компани захирал байхгүй. Тэгэхээр одоо бид тэгж орон сууцмаар хохирчод дээр нь одоо өөрсдийн өмч хөрөнгө миний хэвчний 300 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгө тэнд байсан. Бүх юмнаас энийг бүгдийг аваачаад дээр нэмээд тэр залилэгчд өгчээд. Анх энэ байрыг авахд төвийн шугамд холбогдсон гэж тайлбарлаж байжээ. Гэтэл хажуу хотхноос хууль бусаар цахилгаан татдаг, мөн ус дулааны холболт хийгдээгүй байсныг сүүлд нь мэдсэн байна. Ингээд оршин суугчид өөрсдөөсөө 30 сая төгрөгийг гаргана энэ асуудлаа шийдэж байжээ. Ийм орон сууцыг улсын комисс хүлээж авсныг гайхаж байсан гэлээ. Энэ байрыг хүлээж авч байгаа нэг улсын комисс муу ажил буруу хүлээж авсан. Тэгээ энэ байрны ордерыг нэг хүний нэр дээр тэгж олон байрны ордер яагаад гаргаж байгаа юм бэ гэдэг асуудал байна. Хоёрдугаар бол энэнийг мэдчихэд ерөнхийдөө цагдаад хэлсэн. Цагдаагийн байгууллага бол нөх оошоо хүлээж аваагүй. Тэгээ гурав гэвэл одоо энэ шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өвлийн хараа үдэнд одоо энэ хоёр хөгш настай хүнийг бол хамаг юм хаалга үүдийн жойжтой айтсан. Одоо гэрээс нь хөөгөө гаргаж байгаа гэсэн. Тэгээ ерөнхийдөө энэ шүүх мөнхөд хандаж хэлэхэд жоохон нүдтэй баймаар байна. Сохор иш нүдтэй баймаар байна гэдэг зүйлийг бол хэлмээр байна. Анчаа яг бид хүн залилчаад хүний юмд ороод суучаад байгаагүй. Бид нар өөрсдөө мөнгө төлсөн. Бид нар залилуулсан хүмүүс хүн залилсан хүмүүс ш. Иргэний бүртгэл одоо яагаад байр барьсны төлөө худалдан авах гэрээтэй хүмүүст нь өмчлөх хэрэгтэй нөгөө ордерыг өгөхгүй бичиж өгөлгүйгээр өөр хүн өгчдөг бөөнөр нь гаргаж өгдөг. Энэ дээр их алдаа байна. Яг энэ дээрээс тэр залилан цэцгэлж байна. Энийг төр дэмжиж гэнэ гэж хэлмээр шахав болчиход байна. Насаараа хөдөлмөрлөж цуглуулсан хөрөнгөөрөө өөр ингэсэн орон байртай болтол хөлхтүүлсэн, шулуулсан, залилуулсан гэх иргэдийн цуваа тасрахгүй байна. Цаашид орон сууцны үн жилээр биш өдрөөр нэмэгдэж байгаа энэ үед төрийн бодлохоор орон сууцны бүртгэл мэдээллийг сайжруулж, иргэдийг хохирох асуудлыг нэг мөр шийдэх зайлшгүй шаардлага тулгарсныг энэ мэд жишээнүүд харуулсаар байна. Нэг байрыг 3-4 иргэн давхардуулан худалдаалах, түрээслэх, орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн тоо нэмэгдэх болсон. Орон сууцны залиланд өртсөн иргэдийн маргаан шүүхээр 3-5 жил үргэлжилж, шийдвэрлэгдсэн ч эцэст нь хохирлоо нөхөн төлөвлөж чадалгүйгээр бүх насаараа цуглуулсан мөнгөө алдаад дуустдаг байна. Ийм тохиолдлууд олон гарсаар байтал шинэ технологи ашиглан иргэдийг хохироохгүй байх нөхцөлийг бүрдүүлэхгүй байгаа нь харамсалтай. Сангаархан дүүргийн 500 гаруй айлаас 2023 оны 1-р улиралд ашиглалтад орон гэж урьдчилгаа төлбөр аваад алга болсон жишээ байна. Бүр сүүлдээ нэг айлын орон сууц дээр давхар захиалга авчихсан. Бид нар ингээд 8 сарын турш шүүх цагдаагийн байгууллагаар ингээд явсан. За тэгээ эцсийн аргаа бараад бид нар өсвөлэн зарлаад өнөөдөр ингээд 14 дахь хоног руугаа орцсон явж байна. Одоо энэ чанаргүй энэ барилгын компаниудын төслүүдийг зэгцлээч. Энэ тусгай зөвшөөрлүүдээр анхаараач. Энэ төслүүд үнэхээр ямар үе шаттай явдгийм бэ? Яагаад энэ төслүүд ийм байдал орж байгаа вэ? Энэ дээр ямар хяналт шалгалт хийдэг юм бэ?
Насаараа цуглуулсан мөнгөө иргэд заллуулаад нөгөө хүн нь ял аваад л дуустдаг. Хэдийгээр заллин төдий хэрэг боловч үүний цаан олон айл үрх салж сарних, амьдрал хувь заяа нь муугар эргэх зэрэг хүний амьдралд тоочж баршгүй гай зовлон учруулж байна. Ийм төрлийн гэмт хэрэг гарсаар байгаа цаашид ч арга нь улам нарийсч байгааг хуульчид ярьлаа. Тэр бүхэл барилгын компани халагдсан нэгтлэн хүртэл захиалга авч заллин үйлдсэн байх жишээтэй байна. Урилгын хийж байгаа, заслын хийж байгаа компаниуд барилгын компаниас бартерын байр авдаг. Тэгээ энэ байр бол харьцангуй хямдхан байгаа тий. Гадуур одоо нэг 5 сая гэж байгаа бол 3 сая 500 ч юм уу 4 сая ч юм. Ийм бага үнэтэй болохоор хүмүүс аяг сонирхдаг. Гэтэл нөгөө нэг компани чинь энэ гэрээгээ 2-3 хүн зэрэг ингэ зарчдаг байхгүй. Тэгээ хүмүүс хизээ мэддэг гэхлээр барилга ашиглалтанд орох үед. Өөрөөр хэлбэл 2-3 жилийн дараа миний авсан байрыг өөр 2 хүн бас авсан байна. Тэгээ шүүхэд хандахаар тэр 3 хүнээс нэг нь л байр аавна шүү дээ. Яг тэгвэл нэг л байр байгаа. Нөгөө нэг залилсан компани нөхдүүд яадаг гэхээр энэ хооронд мөнгө өөр зөөл рүү хийчдэг. Өнгө зүсийг хойрогчдаг. Эсвэл хилээр гараа авчдаг. Иргэд өөрсдөө сайн нэгтлаагүй, тандаагүй гихчлэн иргэдийг буруутгаад суугаад байвал олон иргэд хохирч нийгэмд итгэлцэл буурах сөрөг талтай. Гэтэл орчин үед зөвхөн барилга битгий хэл бүх төрлийн бүртгэлийг блокчейн ашиглаж дахин давтагдашгүй мэдээллийн санг үүсгэж болж байна. Тухайлбал блокчейнийг ашиглан орон сууц сонирхож байгаа иргэд QR код уншуулан тухайн барилгын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй харж болох юм а. Мэдээж тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт нь бол заавал ямар нэгэн компанид барилга барьж байгаа бол мэдээлэл олон нийтэд ингэж барилгын процесс үйл явцаа бол блокчейн суурьтай технологи дээр мэдээлэх ёстой гэдэг зохицуулалт илүү анхаардаг ч юм уу тий. Тэгээ магадгүй зарим жижиг зохицуултууд хажууд нь хийгээд харин тэр мэдээллийг нь олон нийтэд илүү болгох ёстой үүрэг нь барилгын компанид тий IT компаниудын хамтарсан шийдэл байдлаар ингэж нэвтрүүлэх юм бол илүү үр дүнтэй болно гэж үзэж байгаа. Орон сууц худалдаа авах гэж буй хүмүүс барилгын компаниудын мэдээлэл ил тод нээлттэй байснаар зах зээлийн эерэг өрсөлдөөн бий болон гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Ингиж заллингийн гэмт хэрэгээс үрдчлэн сэргийлэх технологийн боломжууд байсаар байна. Гэтэл хэн нэгэн заллагч этгээдэд хүний хувь заяагаар тоглох боломж олгоод хараад суугаад байгаа нь харамсалтай. Ор хорон амьдрах байртай болох гэсэн залуусын асуудал үүгээр дууссангүй, очрлоод олддгүй ипотекийн зээлийг хэн ард талтай, хэн авилга өгч чадсан дахин авч байна. Авахтаа 1-2-ыг ч биш бүр 5-аас дээш орон сууц авсан 12,000 гаруй иргэн байгааг инх хамгаалан гишүүн шүглүүлсэн. За энэ мэдээлэл ипотекийн зээл мөрөөдөх шахуу амьдарч байгаа залуусын мөхөмдлийг төрүүлж цухлыг барж байна. Иймд илүү эрх хэдэлсэн тэдгээр хүмүүсийн мэдээлэл ил болох нь цаг хугацааны л асуудал боллоо. Залуус ипотекийн зээл авах гэж Багдад 2 жил очрлож байна. За очрлоод олдохгүй бол дор хаяж 5-аас 10 сая төгрөгийн авилга өгдөг нь нууц биш. За гэтэл эхний орон сууцаа ипотекийн зээлээр авчгаад дараагийн орон сууцаач хүртэл ипотекийн зээлээр авсан хүмүүсийн тоо 10,000 болд авч байна. За бүр 8 орон сууц авсан хүнч байгааг салбарын сайдаар ажиллаж байсан инх хамгаалан гишүүн хэллээ. За үндсэндээ өнгөрсөн хугацаанд төрөөс залуусыг орон сууцтай болгох гэж чиглэсэн ипотекийн хөтөлбөр илүү харж билүүд олгогчдын хоол болжээ. Миний одоо ажлын хэсгийг ахалж байгаа энэ үед бол 5 байтга 8 удаа ч ипотекийн зээл авсан иргэн байгаа. Энийг одоо Монгол банк за энэ ипотекийн зээл дамжуулж олгосон арилжааны банкуд одоо шалгах хэрэгтэй. Тийм ээ? Энэ тоогоо нэг болох хэрэгтэй. Хамгийн сүүлд авсан миний мэдээлэлээр одоо Монголын МИК буюу Монголын ипотекийн корпорац ер нь бол 2 ба түүнээс дээш орон сууц ипотекээр авсан иргэдийн 3,200 хүрж байгаа гэсэн бас нэг тоо байна. Тийм учраас 12,000 гэдэг нэг тоо байна. 3,200 гэдэг нэг тоо байна. 140,000-аас 30,000 нь одоо эзэндээ очсон байна. 110,000 бол хаана очсон. Тэгэхээр ер нь өнгөрсөн одоо энэ ипотекийн зээлийн тогтолцоог бид нэр зөв тогтолцоо байсныг бол буруу тогтолцоо. Энэхүү ипотекийн зээл олголт боловсролын зээлийн сангийн жишгээр энгийн иргэнээс илүү эрх хэдэлдэг цөөн хэдэн хүмүүст цөлмөлж үзлээ. За ийм байхад ипотекийн зээлийн эрэлт их олдоц муу байх нь ойлгомжтой. Харин цаашид ипотекийн зээл олголтыг илүү шудраг, илүү нээлттэй болгох асуудал шийдлээ хүлээж байна. За зарим улсын хурлын гишүүдийн зүгээс ипотек зорилттой хүмүүстэй очдоггүйг аль эртнээс л хэлж байсан. За эндэж наад зах нь олон хүүхэдтэй гэр бүл төрүүлж олох гон зүйтэйгэх хөлбрийг санал болгож ирсэн юм а. Олон улсад орон сууцны бодлого дээр яаж явцдаг гэхээр ингээд хэрвээ 2-оос дээш хүүхэдтэй, 3-оос дээш хүүхэдтэй байх юм бол очир дарааллуугаар хамгийн тэргүй ээлжинд ипотекийн зээл авах боломжийг нь шууд тэргүй ээлжинд шийдэж өгдөг. Монгол улсын хувьд ч гэсэн хэрвээ 2-оос дээш хүүхэдтэй тийм өрхүүд ипотекийн зээл авъя гэсэн
хүсэлт гаргах юм бол тэргүүн ээлжинд эдгээрийн асуудлыг нь шийдэж өгдөг ийм шинжилэлүүдийг энэ журмаа шинжилгээтэй цуг оруулж өрөхийг хүсэж байгаа бол Төрөөс хөнгөлөлтөө зээл олгож байгаа нэртэй. За гэтэл тэр хөнгөлөлтөө зээлийн хүүгийн татаасыг нь дур төлөгчөд л төлж байгаа. За гисэн ирнэ эргээд иргэндээ ипотекийн зээл нь олддоггүй, ийм хүртээмжгүй, ийм эргэтгш бус систем өнөөдөр хүртэл явж иржээ. За Зандан шитрийн зүгээс ерөнхий сайд болоод удаагүй байхдаа л ипотекийн тусгаалсан банк байгуулах асуудлыг ярьж исэн. За харин тэр цагаас хойш энэ асуудалтай холбогдуулан ямар сайжруулалт хийсэн нь одоо хэрэн нүдэнд харагдаж гарт хэрэгдэхгүй байна. Бүгд найрамд дотоод улсаас 200 тэрбум төгрөгөөр хагас коксын туршийг худалдан авч хэрэглэснээр нийслэл хотын агаарын бохирдол 23-аас 26% буурсан гэж Ус цагуур орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Тодорхойлбол айл өрхийн яндангаас ялгарах нарийн бүдүүн ширхэгт тоосонцор, хөхрийн агуулмж, азотын давхар эсэл зэрэг агаар бохирдуулагч бодис 2-оос 52% буурсан гэж үзэж байгаа юм байна. Мөн Монгол Улсын их сургуулийн нийгмийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар хэрэглэгчдийн 37.7% нь түлшний шилжилт үр дүнтэй гэж дүгнсэн гэлээ. Цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2025-аас 2026 оны өвлийн агаарын чанарын нөхцөл байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан судалжээ. За судалгааны үр дүнд энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн байсан ч агаарын бохирдлын хэмжээ үзүүлэлт тус бүрээр тодорхой хуваар буурсан гэлээ. Тэгээ ер нь нөхөсрийн тооллого гэж юугаа хэлээд байгаа юм бэ гэхлээр яг одоо уламжлалт 100-аас, нам даралтын 100-аас, одоо цахилгаан станцаас, автомашинаас хичнээн одоо ямар төрлийн одоо бид нар нэг ерөнхийдөө л агаарын бохирдол гэж ярээлээдэг. S-он хэдэн үе байгаа, N-он хэдэн үе байгаа, бусад тоосонцрууд ямар байгаа, хүний эрүүл мэндэд хамгийн их нөлөөлдөг PM1 PM 2.5 гэдэг жижиг ширхэг тоосонцор ямар байгаа юм бэ гэдэг энэ их усрын одоо тоолгыг хийчихэд энийгээ тухайн үеийнхаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулах юм бол бид нар тэрэн дээр энэ шийдвэр гарах эрх бүхий хүмүүс энэ агаар орчны бохирдлыг бууруулахын тулд ямар их усүр дээр нь илүү фокуслах юм бэ гэдэг энэ мэдээлэл гарах юм байна. Агаарын чанарын индекс сайжирсныг холбогдох албаны хүмүүс түлш солигдсонтой холбоотой гэж үзэж байгаа юм. За бүр хагас коксын түлшний хэрэглээний талаар иргэдээс тандах судалгааг хүртэл авчээ. За судалгаанд оролцогчдын 57 орчим хувь нь өнгөрсөн үеэлтэй харьцуулахад агаарын бохирдол буурсан гэж хариулжээ. Нийтдээ бол 57.5% нь бол энэ үйл агаарын бохирдол өмнөх жилүүдээс бол буурсан гэж. Тэр нь бол дахиад нэг 52 орчим хувь нь бол энэ хагас кокссон түлштэй шууд холбоотой байна гэж ингэж үнэлж байна. За гэхдээ иргэдэд хүрж байгаа мэдээлэл их чухал. За бас тэр талын мэдлэгийг хүргэх мэдээлэл өгөх ажил бол тасралтгүй явагдаж байна. За тийм боловч зарим иргэдэд бол бас энэ хүрээгүй ахын тохиолдол байна. Жишээл 30% нь бол бас мэдээлэл хангалтгүй байх жишээтэй. Холбогдох байгууллагууд агаарын бохирдол буурсан гэх судалгааны тоо баримтыг танилцуулж байгаа ч уг судалгааг яг хаана, ямар бүсэд, хичнээн иргэнээс ямар аргачлалаар авсан нь ойлгомжгүй. Гэхдээ зарим иргэдийн зүгээс утаа буурсан ч гэр хорооллын гудамжаар алхахад үнэр угаар илүү болсон гэх дүгнэлтийг хийлж байлаа. Телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Хөтөлбөрийн хэсэгт цаг агаарын мэдээг хүргье. Маргаашаас эхэлж хүйтний эрчил сулаарч улмаар эх 7 хоногт ихэнх нутгаар дулаарна гэдгийг цагуурын байгууллагаас мэдээллээ. За харин цагаан сарын өдрүүдэд цаг агаар төр зур муудах бол сарын төгсгөл 10 хоногт эргээд дулаарч эхлэх юм байна. Энэ 2 дугаар сарын тухайд эхний 10 хоногтой харьцангуй дулаан байсан боловч сарын төгсгөл рүү хүтрэх төлөвтэй гэлээ. За энэ сарын 9-10-ны үе болон 12-13-ны үе 19-20-ны өдрүүдэд буюу шинийн 2-3-нд цаг агаар өмнөх өдрүүдээсээ муудаж бага зэрэг цасан шуурхыг сэрэмжлүүлж байна.
2 сар маань харьцангуй олон жилийн дундчаасаа ялимгүй хүүтэн дүү тэгтээ хор тунц ихтэй байхаар байгаад байгаа. Тэгээ би энэ дээр онцлог хэлэхэд ерөн сүүлийн жилүүдийг одоо та бүхэн анзарч байгаа бол энэ урамсгалын өөртөө холбоотой манай судлаачид ингээд одоо 2100 он хүртэлх суперкомпьютерийн одоо шинэ технологи ашиглаад ингээд загварчлаар тооцоолоод үзэхэд 2100 он хүртэл тооцоолыг харахад Монгол орны температур дулаарч байгаа ч гэсэн өвлийн температур нь илүү дулаарах, өвлийн хур тунц нэмэгдэх хандлагатай байгаад байгаа. Тэгэхээр энэ ч гэсэн батлагдаад энэ жил гэхэд одоо ер нь бол одоо өвлийн тунц нэг одоо нийтдээ газар нутгийн хувьд бол бас нэмэгдсэн юм хандлага байгаад байгаа. Тэгэхээр 2 сард бол яах нь вөхөр олон жилийн дундчаас хур тунц арай ахиу тэгээд арай хүүтийн юм ажиллагдж байгаа. Цаг агаарын хувьд ингээд хаврын өөр ороод ирж байгаа учраас агаар мандлын тогтворгошил буюу салхишуурхтай ингээд давтамж нэмэгдэж байгаа. За тэгээ мэдээж бид бүхний уламжлалт баяраар одоо цагаан сараар ямар болох вэ гэж та бүхэн бодож байгаа. Тэгэхээр цагаан сарын өдрүүдэд одооний дараагийн муудалт хизээ эхлэх гээд энэ хэлэр чинь 9-10-ны үед нэг муудалт байна. За 12-13-ны үед нэг процесс орж ирж байна. Дараагийнх нь шинийн 2-3-нд шилжихээс ингээд агаар одоо баг зэрэг энэ өмнөх үеийнхээс арай муудаад тэгээд хялмаа баг зэрэг засаар шуурах, зас орох ийм одоо үзэсгэлэнтэл ажиглагдаж байна. Цагаан сарын баярын оргил үеэр цаг агаар муудах тул зам даваа халтрахаа гулгаа нэмэгдэж үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлтэй гэлээ. Тиймээс иргэд тээвэрчид цаг агаарын мэдээ сэрэмжлүүлгийг тогтмол авч болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна. Харин сарын сүүлээс эхлэн эх 3 дугаар сарын цаг агаарын төлөв олон жилийн дундчаас дулаан боловч салхи шуурга ихтэй байх юм байна. Шүүхийн шийдвэр гарсан даруйдаа хэрэгжиж иргэдийн хохирол төлөгддөг, хууль тэгш үйлчилдэг байх ёстойг ерөнхий сайд санууллаа. Мөн шүүхийн шийдвэрийн бүх шатанд хүний эрхийг дээдлэх, хуулийг чанд биелүүлж ажиллахын зэрэгцээ, баялагын хулгайн төлбөр барагдуулалтыг цаг алдалгүй шуурхаг гүйцэтгэхийг хууль зүйн дотоод хэргийн сайд болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад үүрэг болголоо. Өнгөрсөн онд ерөнхийдөө замдарч дотор нүүрсний хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг нь төрийн өмчит компаниуд уулуурхай салбарт нүүрлсэн баялагын хулгайтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа юм а. За ингээд баялагын хулгайтай хийж байгаа тэмцлийн үр дүнд барагдуулсан төлбөрийг үндэсний баялагын санд хоримтлуулах, мөн төрийн болон төрийн тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтлан ажиллахаа илэрхийлсэн байна. Ард иргэдэд төрөлх хэрэгцээ шаардлагатай үйл ажиллагаас сэргийж хэрэгжүүлэх боломжийг судалж танилцуулахыг үүрэг болгож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагад ногоон мөржиндөө ортыг сэргээ ашиглах боломжийг судалж ажиллахыг одоо болгож байна. Засгийн газар танилцуулахыг үүрэг болгож байна. Төрийн тусгай албаны нэр төрийг өндөр дөрвөн хүний эрхийг дээдлж хууль ёсыг сахиулах хариу үсэд амжилт бүтээлийн дээдийг хүсэн өрөө Монгол төрийн хууль цааз ямагт шудраг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үүс үргэлж өөдрөг байх болтугай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөнд ерөнхий сайд оролцсон. За энэ үеэр хуулийн цэцэглэл нийгэмд шудраг ёсыг сэргийн тогтоох, баялагын хулгай болон авилга хээл хавуултай тууштай тэмцэх зорилгоор цэгцлэх хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлснээ онцоллоо. Ирэх сард өргөн баригдах ашигт малтмлын тухай хуулийн шинжилсэн найруулгад салбарын төлөөллүүд өнөөдөр саналаа илэрхийллээ. Уулуурхайн салбарын төлөөллүүд татвар баяжуулах үйлдвэрийн лиценз болон хайгуулын үйл ажиллагааны зөвшөөрлийг өргөдлөөр олгох шаардлагатай байгааг онцолж байна. Ашигт малтмлын бизнес эрхлэгчид ашиг орлогынхоо 60-70%-ийг татварт суудгалж байна. Энэ нь үйл ажиллагаа идэвхжгүй хөрөнгө оруулагчид дайжих шалтгаан болж байгааг салбарын төлөөллүүд илэрхийлж байна. Түүнчлэн ашигт малтмлын салбарын лицензээ аваад очиход дахин газрын зөвшөөрөл авах асуудал үүсдэг байна. Энэ нь үйл ажиллагаагаа явуулахад хугацаа алдах эрсдлийг нэмэгдүүлж байгааг хэлж байлаа. Орон нутгийн иргэд үйл ажиллагаагаа явуулж буй компаниудын ажилчдын биед хаалтаж үйл ажиллагааг нь зогсоох зэрэг асуудал гарах болсныг анхаарах цаг гэж салбарын дүгнэлээ. Орон нутагт асуудал одоо үүсэж байгаагийн гол проблем нь бол мэдээж яг энэ төсөвт одоо төвлөрүүлж бүх орон нутагт олж байгаа төсвийг одоо нэгдсэн төсөвт бүрдүүлээд буцаагаад ингээд орон нутагт хойрлох асуудал байна. Тэгэхээр энэ нь бол яг илүү одоо уулуурхайг дэмжсэн үйл ажиллагааг дэмжиж байгаа энэ аймагуд нь илүү одоо өгөөж хүртнэ гэдэг энэ зарчмыг бас оруулж ирж байгаа нь бас өнөөдөр бас яг тулгамдж байгаа асуудлыг шийдвэрлэхэд бас нэлээд дахиж зарах юм болов гэсэн юм хүлээлттэй байна. За иргэдийн хувьд бол мэдээж ашигт малтмлын хууль бол орон нутагт ч өгөөж нэмэгдэж байна те. Одоо яг иргэдийн зөвсөж байгаа зүйл шүү дээ. Энэ бол орон нутгийн удирдлагуудын ялангуяа одоо уулуурхайг явуулчаад өнөөдөр цэцэцээс сум одоо
сургуулийн байшин нурцсан байна гэдэг жишээ бас өнөөдөр яаныхан бас ярьжлаа. Иргэний нийгмийн байгууллагууд ер нь энэ нөлөөлөлт өртөж байгаа бүстэй одоо энэ уулуурхай ашиглалт явж байгаа бүсэд байгаа ард иргэд яаж өгөөж илүү хүртэх вэ гэдэг асуултыг голчд тавьж байна. За нөгөө тэгвэр бас манай энэ уурхайчд бол энэ үйл ажиллагаа яаж хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтаа яаж нэмэгдүүлэх чиглэлийн асуултуудыг тавьж байна. За бидний зүгээс бол энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад юун төрөнд хавуулын сошиалчлыг олох ажлыг эрчимжүүлэх тийм. Хоёрдугаар асуудал нь орон нутагт очиж байгаа энэ өгөөжийн яг бүр оруулах холболт явж байгаа бүс нутагт нь очиж байгаа сумд нь очиж байгаа ч тийм энэ очих хуваарлтын асуудлыг нэмэгдүүлэх бол үндсэн зорилттой. Уулуурхайн компаниуд аль талбайд ашигт малтмлын хайгуулах хийхийг төрийн байгууллага тогтоож өгдөг. Гэтэл энэ процесс нь маш удаан өрнөдгөөс болоод ажил нь салгарддаг гэлээ. Тиймээс энэ цаг хугацааг хэмнэх гарц гаргалгааг хайсан хуулийн зохицуулалт хэрэгтэйг онцолж байлаа. Сар шинийн баяр төхөхтөө зэрэгцэн замын үүддэх гайлын газраар хуурамч арх виски орж ирэх нь нэмэгдэжээ. Тиймээс хуурамч эсхийг сайтар нэгтлэхийг анхааруулж байна. Онлайн дэлгүүр, худалдааны төвөө, төв хүнээс арх согтууруулах ундааны зүйл ялангуяа виски худалдан авахдаа хамгийн түрүүнд онцгой албан татварын тэмдэг буюу шошгыг шалгах хэрэгтэй гэлээ. Учир нь хуурамч арх эрүүл мэндийн шаардлага хангадаггүй болохыг хэллээ. За 2026 оны 2 сарын 6-ны байдлаар улсын хилээр зөрчигчийн хувьрглэнээс илүү давуулан орж ирэхэд завдсан 11 удаагийн зөрчлийг бүртгэсэн. Бүртгэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. За мөн оны 1-р сард замын үдийн авт замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр хууль бусаар давуулгыг завдсан 202,863 ширхэг онцгой албан татварын тэмдэгтийг илрүүлэн таслан зогсоож холбогдох хуулийн хэлтийн байгууллагад шилжүүлсэн байна. Энэ нь болохоор улсын хилээр нэвтэрч буй зорчигч Галийн ерхий газрын 2019 оны даргын баталс 2019 оны зорчигчийн хувьрглэлийн журам гэж байгаа. Тэр журмаас давуулан улсын зорчигч нэвтрүүлсэн тохиолдолд зөвшөөрөх хэмжээнээс давуулсан зорчил гэж үзэж байгаа. Газрын 2019 оны даргын баталсан зорчигчийн хувьрглэлийн журмаар архины зүйл 2 литр, дарсны зүйл 2 литр, шар агрны зүйл 3 литрийг улсын хилээр зорчигч биедээ авч орж ирж болно гэж зөвшөөрсөн байдаг. Бид найрамдах хятадаар тулсаас орж ирж буй зорчигчдууд маань хаяг шошгоны зөрчилтэй стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй арх согтууруулах ундааны зүйлсийг биедээ авч орж ирэх зөрчил ихэр бүртгэгддэг. Ийм учраас иргэд та бүхэн маань Америкийн нэгдсэн улс, Оросын албаны улс, бүгд найрамдах Солонгос улс, бүгд найрамдах Турк улсуудаас Facebook, Instagram болон бусад худалдааны платформ ашиглан хаяг шошгоны зөрчилтэй, гарал үүсэл тодорхойгүй, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй арх согтууруулах ундааны зүйлсийг худалдан авах, бусдаар дамжуулан худалдаа авахгүй байхыг Галийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Милан Кортина 2026 өвлийн Олимпийн 25 дугаар наадмыг Тэнгэр телевизийн хамт олон 3 дахь өдрөө шууд дамжуулан хүргэж байна. Өнөө шөнө 3 цагаас Олимпийн наадмын нээлтийн яслал болох юм а. 4 жил тутамд нэг удаа явагддаг Олимпийн наадмын хамгийн чухал арга хэмжээний нэг нь нээлтийн яслал байдаг. Олимпийн наадмын нээлтийн яслал өнөө жил анх удаага олон байршилт болж байгаагаар онцлог юм. Харин гол арга хэмжээнүүд Милан хотын Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд явагдахаар төлөвлөгдөж байна. Энэ удаагийн Олимпиад манай улсын 3 тамирчин эх орноо төлөөлөн оролцох юм. Та бүхэн Тэнгэр телевизтэй хамт байж өвлийн Олимпийн 25 дугаар наадмын керлинг, хоккей, шорт трекийн тэмцээнүүд болон мөн Олимпийн нээлт хаалтын яслыг хүлээн авч үзээрэй. Телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Та бүхэн амралтын өдрүүдэд аядахтай сайхан өнгөрөөрэй.